Аюур занын энх жаргал эхлэл ерөнхий боловсролын сургуулийн захирал намайг аюур заны энх жаргал гэдэг. Би 1963 онд аюур заны дээрээс 4-р хүүхэд болж төрсөн. Одоо барилдаж байсан ч дээ. Ер нь тэгээд одоо энэ дуун цайхан дуулна. Ер нь тэгээд юм бүгдэд гавьяатал хүүхэдтэй. Манай инкээ бол дадаад нэг би багш болдно, олдын шавьтай болдно гэдэг тэгжээ. Би тэгээ мундаг хүн болдно, Улаанбаатар орно гэдэг үедээ байж байгаа даа тэгж ярьдаг хүүхэдээс. Одоо миний бага нас бол Төрлөх нутаг Завхан аймгийнхаа Улаастай хотод одоо 6 дугаар хүртлээ одоо аав ээжийн гар дээр хүмүүжиж одоо өнгөрсөн. 5-6 хүртлээ би босгоо гэж одоо энэ конкурс бэлдэж байгаа үед нь би гаргачдаг. Манай ээж бол өглөө бид нарыг 6 цаг гэл бид нарыг хавар 6 цаг гэл бид нарыг нэг дээл нөмрүүлээл тэг хичээлээ хийгээл бид нарыг гаргацдаг байсан. Ээж тэр бид нарыг их зоож ин дол гэж боддог л байлаа л та. Тэгээд нөгөө заримдаа надад тэгээд хичээлээ уншиж байгаа ч юм уу тэгээд сууж байна. Миний хөөдөө болохгүй шижимэд конкурс гэж юм болдгийг чи том сургуульд орно гэдээс орох одоо ороод чи одоо эндээ давт гэдэг заад гинтэгээл. Тэгэл нэг 6, 7, 8 гээл төхүүлэл тэгэл хичээл эхлэхээс өмнө гэртээ орж ирнэ. Тэгэл нэг сайхан цай зүгөө гол тэгэл явдаг байсан. Тэр үед бидний хамгийн ад жаргалтай биднийг одоо хүн болгох тийм одоо үе байсан юм байна. Одоо 1-р ангид 2-р ангид тэр даяартай харшин явдган болгонд орчихсон чинь юуны ордонд болж байна да. Тэгсэн чинь нөгөөдгөө гадуур явдгуу болохыг мэддэггүй. Би ажилласаа ирээд нэрэтгэе чинь харшин явдганд оруулж ийл. Тэгээ бэлгээ аваад ирчихад намайг хүлээгээд бэлгээ ээжтэй үзүүлнэгээс олж ийсэгүй шүү дээ. Манай гэдэг. Дээрээс миний чихийг хадууд суулж тийм юм юу яа өөрийнхөө эрх дураараа би тгийнги гэдэг. Тэг ямар ч тийм юу байгаагүй. 4 дугаар анги төгсөөд тэгээд Улаанбаатар хотод шилжиж ирээд Яарамгийн 41-р сургуульд одоо эсэж орсон. Нэг ангид хамт сурсан 4 жил нэг ширээ нэг салгаанд сууж исэн бид хоёр бол инх жил маань тэгээд бас төрсөн ахтайгаа хоёул манай ангид хоёулаа сурдаг гэсэн. Ах トゥ хоёр одоо нэг насны зөрүүтэй Завхан аймгаас энэ хоёр шилжиж ирээд манай ангид орж ирж исэн. Хөдөөний 2 хүүхэд. Тэгээд математикийг бас яг хөгжүүлээд математикт их дуртай болгож хүмүүжүүлсэн хүн бол манай одоо миний математикийн багш, ангийн багш Минди Адлиш гэж Монгол улсын гавьяат багш байгаа. Манай их жаргал их сургуулаа төгсөөд энэ Яарамгийн 60 дугаар сургууль багшаар очиход Адлиш багш нь мөн цуг багшилж ийсэн. 34 дугаар сургуульд ирээд багшлахад нь бас энэ 2 цуг багшилж ийсэн. Тэгээ хуурай энэ эхлэлгээ сургуулийг нээгээд хахад Адлиш багш маань их жаргалтайгаа бас цуг багшилж агаад тэгээ гавьяат багш болсон. Одоо гавьяаныхаа амралтыг идлээд сууж идэг математикийн багш хүн байгаа манай багш. Багш нар баг самар дээр тоогоо бодоод эргээ харахад бол манай их жаргал хариуг нь хэлж идэх тийм хүүхэд байсан. Тэгээд тэр хавийнх нь бол бүгд нь нөгөө их жаргалаас гуулна. Тэр ч одоо нэг хуулдаг байсан юм уу? Нэг аваа гардаг. Тэгээд баг салаагаар нь шалгалтын дээр бол ангийнхныг аваад гардаг. Тийм сурлагатай мундаг хүүхэд байсан. За тэгээд 6 дугаар ангиас 10 дугаар ангийг төгсдөл 41 дугаар сургуульд суралцж төгсөөд
Монгол Улсын их сургуулийн математикийн ангид 9 суралцсан. Хамгийн эртлээ тэгсэн чи хүүхдээ оруулчихад ихцгүй чи шавчдаг байлээ тэр үед. Одоо тийм байхгүй болсон. Тэр үсэд ихцгүй шавчдаг. Гү тэгжсэн чинь хитгэн минут усны дараа видеого гарч ирээд болтгон дээр зогссон байдаг. Гү чи яаваа хүн чи шалгалтаа өгөө. Өгөө чи яагаад цонхон дээр зогсоод байгаа юм гэсэн чинь. Өгцөн. Тэгээд бүр санаадрахгүй. Тэгээ миний хүү яагаад цонхон дээр зогссон гэсэн чинь. Би ихний ингээл тэр самбарт ингээл бичгтээ зэрэг би ихнээс нь бодоод тэгээд тэр самбарт ингээл бичгтээр би ихнээс нь аваад цугыг бодоод тэр багшийг дуусахад минийх дуусчихж байгаа юм чинь. Тэгсэн чинь нөгөө хажуутлын хүүхдүүчэнд ингээл татаал нөгөө хуулах гэдэг юм л дээ. Тэгтээ нөгөө хомис чинь нэгдгийг чинь хуулуулахгүйгээд цонхон дээр гаргаад зогсооч. За бид нар чинь 1981 онд 10 дугаар ангийг төгслөө бүгдээрээ. Тэгээд төгсөхөд тэр жил Монгол Улсын их сургуульд яг онц төгссөн хүүхдүүдийг бүр альч дүүрэг, альч хот, альч сум гэдэг. Одооны ерөнхийлөгчийн юу шиг юм онц төгссөн хүүхдүүдийг бүр шууд ингээд элсэлтгүйгээр авдаг жил таарсан бид нарт. Биднийг найз нөхөд болгосон юм бол сангайч. Тэгэл 2 дугаар курст одоо сангайчуудад очиад одоо бид нар чинь жинхэнэ за эр хүн ийм байдгийн шүү одоо гэдэг зан чанарыг мэдлсэл тэгэл их дотн танилцж эхэлсэн дээ. Намайг чих олдуудаа баярлалдаг юм оо. Тэгээ шалгалтууд нь миний хүү тэргүүндэл гарна. Юу болон дандаа юу нэрсө бүх шагналууд нь миний хүү шагнуулж байна. Харин гавьяатай нэлээ удаан авлаа. Хөвгийнхаа төлөө сайхан адуу жаргал ерөөдийг дэвшүүлээд л гэж бодож байна.